Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэг өнөөдөр одоо 6 дугаар өдөр байна. За бид нар одоо өмнө нь хэлсэнчлэн тийм ээ энэ зорилгоор удирдуулсан амьдрал номын эхний 7 бүлэг бол одоо Бурхны нүдээр харвал хүний амьдрал гэж юу юм бэ гэдгийг тайлбарлаж байгаа. Тийм ээ. Одоо бид нар хүн юм чинь хүний амьдралын тухай хүн болгоно нэг өөрийн ойлголцтой хандлагатай явдаг. Тэгвэл бид нар энэ эхний 7 бүлгээс Бурхан таны миний амьдралыг харахтаа Бурхан юу гэж хардгийм бэ гэдгээс суралцж байгаамаа. За тэг бид нар одоо 1-р бүлэг дээр юу гэж үздсэн бэ гэхэлэр за одоо таны миний энэ ертөнцид ирсэн таны миний амьдрал бол зөвхөн танд надад л зориулагддаг юм аа. Одоо надад өгөгдсөн энэ амьдрал бол зүгээр л одоо за би аваад дуртаагаараа хэрэгэлдэг, дуртай замаараа явдаг ингэж надад өгөөгүй юм аа. Энэ амьдрал болвол надад өгөгдсөн энэ амьдрал бол Бурханд хэрэглэгдэхийн тулд өгөгдсөн амьдрал юм аа гэж үзсэн. За тэгээд дараачийн хичээл дээр бид нар юу гэж үздсэн байг бол би бол цорын ганц хувь бүтээгдсэн ийм Бурханы гараар хийгдсэн ийм гайхамшигтай цорын ганц хувь бүтээл юм аа гэж үзсэн. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеийн эхнээс энэ цаг үеийн дуустал хүртэл яг над шиг, яг тань шиг ийм хүн хизээж төрөөгүй, төрөхгүй. Та бид нар яг энэ ертөнцид цорын ганц хувь оршиж байгаа бүтээл юм аа. Тийм ээ. За тэгээд дараачийн бүлэг дээр ер нь бид нар юу гэж үздсэн байг бол за бидний энэ ертөнцид одоо энэ хүн бол ерөөсөн мөнхөд оршихоор бүтээгдсэн бүтээл юм аа. Бидний одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал бол бидний мөнхийн амьдралын оршил хэсэг. Тийм ээ. Сургуульд орох гэж байгаа хүүхдүүд байх юм бол тэр одоо бэлтгэл анги мэд. Хүүхэд эхийн хөвлөд 9 сар боожоод төрж байгаа нь тэр хүүхдийн амьдралын төгсгөл биш эхлэл байдаг. Тэгэхээр бид нар энэ эхийн хөвлөд хүүхэд 9 сар боожоод төрөөд хүн болдог шиг бидний төрөөд хүн болж байгаа газар маань мөнх орших үед Бурхны хажууд юм аа. Бид нар өнөөдөр тэр хүүхэд эхийн хөвлөд 9 сар боожж байгаа шиг энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал маань ерөөсөө тэр эхийн хөвлөд боожж байгаа тэр л хэсэг юм аа гэж үзсэн. Тэгээ бид нар дараа нь юу гэж үзсэн байг бол за хүний амьдралыг ер нь юу удирдан жолооддаг юм бэ гэдгээр үзсэн тийм ээ. Одоо хүний мөн төрх бидний одоо ингээд махан бие бидний амьдралыг өнөөдөр хүртэл жолоодож явж ирсэн. Тийм ээ. Энэ махан биед байдаг бидний сэтгэл зүрхэнд байдаг буруутай мэдрэмж, за бидний бусдад таалагдах гэсэн хүсэл гихчлэн эдгээр олон зүйлс бидний амьдралыг өнөөдөр хүртэл удирдан жолоодож ирсэн. Тэгээ бид нар одоо энэ цаг үеэс ахуулаад өөрийн хүсэлд биш, өөрийн тэр одоо төрлөх махан биедээ биш, хүний мөн төрхтөө захирагдаж биш, харин Бурхны хүсэлд, Бурхны үнэнд захирагдаж амьдрах ёстой юм аа гэж суралцсан. За тэгээ бид нар одоо 5 дугаар бүлгээс ахуулаад энэ 5 6 дугаар бүлгээр юу гэж үзэж байгааг бол Бурхны нүдээр харвал хүний амьдрал гэдэг бол 1-р сорилт юм, 2-р үүрэг хариуцлага юм. Тэгээ өнөөдрийнх бол төр зургийн томилолт юм аа гэж үзсэн. За бид нар хамгийн 1-р одоо Бурхны нүдээр харвал та бидний амьдрал сорилт гэдэг нь юу хэлж байгаа вэ гэвэл Бурхан миний амьдралд асуудлууд, бэрхшээлүүд авчирч тавиад энэ бүгдээр дамжуулж миний хувь хүний мөн төрхийг, хувь хүний зан төрхийг бүтээн босгодог. Тийм ээ. Өөрөөр хэлбэл Бурханд миний энэ ертөнцид юу хийж үлдэж байгаа нь гас илүүгээр би яг хувь хүний хувьд хэн байна гэдэг нь Бурханд чухал байдаг. Яг одоо та биднэрт ч гэсэн адилхан шүү дээ. Хүүхэд чинь ямар ажил хийгээд, ямар мундаг дарга, ямар мундаг баян хүн болж байгаа нь гас илүүгээр яг миний хүүхэд хувь хүний хувьд ямар хүн байна?
худалч хүн байна уу, хулгайч хүн байна уу, шудраг зөв хүн байна уу, сайн хүн байна уу, зөөлөн сэтгэлтэй хүн байна уу, амьдралын хүндийг үүрч даадаг хүн байна уу гэдг нь л биднэрт миний хүүхдүүдийн олж байгаа амжилтаас илүү чухал байдаг. Тэгвэл яг түүнтэй ижилхэн Бурхны хувьд бол та бидний хийж бүтээж байгаа зүйлсээс илүүгээр яг үнэндээ ган зориг, тийм ээ, доко, гэрэлт, ангаа яг үнэндээ хувь хүний хувьд ямар хүн байна? Тийм ээ? Зөв хүн үү, сайн хүн үү, шудраг хүн үү, амьдралын хүндийг дааж чаддаг хүн үү? Тийм ээ? Бусдын төлөө зөөлөн сэтгэлтэй хүн үү? Ямар хүн болж байна гэдг нь л Бурханд хамгийн чухал байдгаа гэсэн. Тэгээд дараа нь бид нар энэ ертөнцийн дээрх амьдрал бол хариуцлага юм а гэж үз. Тэр хариуцлага гэдэг нь өөрөөр хэлбэл бид нар энэ ертөнцид бид нар нүцгэн ирсэн, нүцгэн буцсан. Тэгээд энэ хугацаанд танд надад байгаа эд хөрөнгө, орон гэр, өмсөж байгаа хувцас, идж байгаа хоол, унаж яваа унаа, таны амьдралд өгөгдсөн аав, ээж, ах дүүс, найз нөхөд, гэр бүл, үр хүүхэд бол бүгд Бурханаас танд түр хариуцуулж өгсөн зүйлс юм а. Бид нар тэр Бурханы надад танд хариуцуулж өгсөн зүйлсэд эзэн нь болж хариуцлагатай арчилж тижээн тэтгэж авч явах хэрэгтэй юм а. Эдгээр энэ ертөнцийн зүйлсүүд Бурханы надад түр хариуцуулсан зүйлсүүдийг хэрхэн авч явж байгаагаар Бурхан намайг хувь хүний хувьд хэн байгааг, намайг миний амьдралыг хэмждэг гэж бид нар суралцсан. За тэгээд өнөөдрийн 6 дугаар бүлэг бол энэ дэлхийн амьдрал бол түр зуурын томилолт юм а гэж. Дуулал 39:4 эзэн минь энэ дэлхий дээр амьдрах миний цаг хичнээн богино байх болно гэдгийг надад сануулаач. Би тоотой хэдхэн өдрөл амьдрна. Миний амьдрал урсан өнгөрч байгааг надад сануулаач гэсэн. Дуулал 119:19 би энэ дэлхий дээр түрхэн зуурал байгаа гэсэн. Энэ дэлхий дээрх амьдрал бол түр зуурын томилолт юм а. Энэ дэлхийн амьдрал бол богинохон түр зуурын зурс хийх төдий хэмээн дүрсэлсэн ишлүүд Библиэр дүүрэн байдаг. Амьдралыг уур манан, гяс хийх мэт, амьсгал авах төдий хугацаа болон утаа замхран алга болгохтой адил гих мэтээр зүрлсэн байдаг. Библиэд Йов номын 8:9 бид өчигдөрхөн төрсөн. Бидний энэ дэлхий дээрх өдрүүд үүлэн сүүдэр дайраад өнгөрөх мэт гэжээ. Хамгийн үр дүнтэй амьдралаар амьдрахын тулд бид дараах хоёр үннийг мартах учиргүй. Нэгдүгээрт мөнх оршихуйтай харьцуулахад бидний энэ дэлхийд өнгөрүүлж буй цаг хугацаа туйлын богино юм а. Хоёрдугаарт дэлхий бол бидний төрхөн зуурал оршин суух газар. Та энэ дэлхий дээр удаан байхгүй. Тиймээс энд хитрхи их дасан дурлах хэрэггүй. Бурханаас энэ дэлхийн амьдралыг хэрхэн харж байгаа шиг намайг бас тийхүү хардаг болгож өгөөч гэж гуугаарай. Дуулал 39:4-т эзэн миний энэ дэлхий дээрх байх хугацаа хичнээн богинохон гэдгийг би энд зурвас төдий л хугацаанд л байгаа гэдгийг ойлгоход минь туслаач хэмээн Дэвид залбирсан. За, өөрөөр хэлбэл одоо бид нар өмнө нь үзсэн нэмэ бид нар бол ерөөсөө мөнх оршихоор бүтээгдсэн юм аа. За тэг мөнх оршихоор бүтээгдсэн бидний жинхэнэ амьдрал бол энэ ертөнцийн амьдрал биш ээ. Бидний жинхэнэ амьдрал бол яг тэр мөнх оршихуйд өнгөрөх тэр амьдрал бидний жинхэнэ амьдрал юм аа. Өөрөөр хэлбэл би энэ ертөнцөөс нас бараад Бурханы хажууд очиход тэр цагт би мөнхөд Бурхантай хамт байх болно. Тэр бол миний жинхэнэ амьдрал. Энэ ертөнцийн амьдрал бол энэ мөнх оршихуйд бэлтгэж байгаа түр хугацаа, бэлтгэл анги, тийм ээ? Тэр эхийн хевлээд боож 9 сар гэж бид нар дүрсэлж үзсэн. За тэгвэл өнөөдөр бид нар одоо Бурхан биднээс юу гэж хүсэж байна гэвэл за ганцоргоо, шагаа, сэлий, мөнгөө чи нэг үннийг надаас сайн сонсож аваа. Юу вэ гэвэл чиний энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал бол түр зуурын би чамайг энэ ертөнцид түр зуур томлон амьдруулж байгаа л хугацаа юм шүү. Өөрөөр хэлбэл чи түр зуурын томлолт гэдэг юу юм? Яг жинхэнэ байдаг жинхэнэ одоо та ажлын томлолтоор явна гэвэл
Та өөрийнхөө гэрээс, өөрийнхөө амьдран сууж байгаа газраас түр зуур өөр газар очиж хоног эсвэл хэдэн сарын хугацаагаар ажиллаад ирэх тэр хугацааг л томилолт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ гэр чинь энд байж байгаа. Та тэр газар түр зуурл хэсэгхэн хугацаагаар түр зуур ажиллахаар л очсон гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан бидэрт юу гэж хэлж байгааг бол ганц зөргөө тийм ээ мандалмаа одноо чамайг би энэ ертөнцид түр зуурл томилж ажилуулж амьдруулж байгаамаа. Чи зүгээр энэ түр зуурхан хугацаанд байгаа. Тэнд очичвол чи буцаал ирнэ. Эн чинь энд чиний гэр байгаа. Тийм ээ. Тэгэхээр чи энэ амьдралыг тэр одоо томилолтоор явж байгаа хугацаагаа чи юу гэж мэдэх ёстой вэ гэвэл би энд түр зуур ирсэн зочин байна. Би энэ түр зуур Бурхны ажлыг хийхээр л ирсэн. Энэ бол миний гэр биш, энэ бол миний мөнх амьдрах газар биш. Тийм ээ? Сайн энэ дэр хэлж штэ. Та энэ дэлхий дээр удаан байхгүй. Тиймээс энд хитрхи их дасан дурлах хэрэггүй. Тийм ээ? Тэгээ бид нар энэ ертөнцийн амьдралыг харахтаа бид нар хоёр зүйлийг хатуу санаж яг энэ итгэл үнэмшилтээр энэ ертөнцийн амьдралаар амьдрах ёстой гэж. Мөнх оршихуйтай харьцуулахад бидний энэ дэлхийд өнгөрүүлж буй цаг хугацаа туйлын богино юм а. Хоёрдугаарт дэлхий бол бидний төрхөн зурл оршин суух газар. За та бид нар одоо би социализм үед гадаадад оюутан болоод явхад Москва руу 5 хоног ингээл богоноор явдаг. Тэгэл ерөөсөө богоон түжигнээл энэ богоно яасан ч удаа явдаг. Тэр Сибирь, Мибирь тэр Оросын нутаг яасан ч том юм. Тэгэл ингээл нэг 5 хоног явдаг те. Тэгээд тэр 5 хоног явах хугацаанд өчнө адал явдал болно. Тэгэхдээ тэр 5 хоногийн тэр богоонд явж байгаа хугацаа болвол миний зорж яваа газар угаасаа биш. Би бол зүгээр л түр зуур тэр богоонд явж байгаа. Би хэрв тэр 5 хоногийн богоонд явж яснаа за ерөөсөө энэ богооны купыг харсан чи айгүй халтар байна. Энэ нэг сайхан буднаа. Заснаа. Тийм ээ? Айгүй гоё болгоод тогтчулнаа. Диван авч тавинаа. Ерөөсөө энэ болонд галтгоо хийнэ гэд одоо ингээд нөө тэр купигээ засаад л тогтчуулаад л дотор нь амьдрах гэж зүтгээд байдаг хүн гэж байхгүй шүү дээ. Яг бол бид нар бүгдээ мэдж байгаа юм чи 5 хоног л яваад би буун. Энд чи миний түр зуурын явж байгаа газар. Тэгэхээр Бурхан биднийг энэ ертөнцийн амьдралыг яг ингэж хараарай гэж. Тийм ээ? Залуу хүмүүст бол яг энийг одоо ойлгоход жоохон хэцүү байж магадгүй. Яг бол би залуу байхад одоо өнөөдөр би одоо энэ жил би 60 хүрэх гэж. Би 20 настай байхдаа хизээж 40 хүрэх юм. 40 нас хүрэх ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь хаа байсан. Маш хол санагддаг. Тэ? Юун 60 нас. Тийм ээ? Тэгтэл яг амьдраад үзэх юм бол 60 нас, 50 нас, 40 нас гэдэг бол зүгээр ингээд л өнгөрдөг. Хүний амьдрал үнэхээр хурдан, үнэхээр богинохон. Тийм ээ? Та биднэрт энэ ертөнцид яг энэ дээр өгүүлсэн шиг энэ Йов номон дээр өгүүлсэн шиг бид өчигдөрхөн төрсөн. Бидний энэ дэлхий дээрх өдрүүд үүлэн сүудэр дайраад өнгөрөх мэт. Та бидний амьдрал энэ ертөнцийн зурс гэдэл өнгөрнө. Нэг мэд өчигдөрхөн та 20 настай байсан. Өнөөдөр 30, 40, 50 настай. Маш хурдан дахиад 5-10 жилийн дотор 60, 70 настай. Тэгэл бидний энэ ертөнцөөс явах хугацаа ирнэ. Тийм ээ? Хэрвээ бид нар өтөл нас хүртэлх одоо амьдрах тийм хувь тавилан Бурхан бидэнд оноосон бол тэгээд л явна. Гэтэл яг үнэндээ бид нар жилийн дараа хэд маань байхыг бид нар мэдэхгүй. Хэдэн байхгүй байхыг ч бид нар мэдэхгүй. Тийм ээ? Тэгэхээр бид нар энэ ертөнцид амьдрахдаа хинч одоо тэр 5 хоногийн богоныг тогтчуулаад энэ тэр 5 хоногийн богонд амьдрах гэж зүтгээд байдаггүйтэй адилхан чи энэ дэлхий дээр түр зуур амьдарч яваа гэдгийг л дандаа санаарай гэж хэлж байна. Тийм ээ? Үүнийг бид нар дандаа санаж байх хэрэгтэй юм аа. Ерөөсөө энэ үзлийн үүднээс тийм бид нар энэ дэлхий дээр маш богино хугацаанд амьдрна. Энэ дэлхий бол бидний түр зуур оршин сууж байгаа газар. Тийм ээ?
Энэ бол бидний эцсийн орон гэр биш. Бид нар энэ дэлхий дээр түр зуурын томлолтоор амьдарч байгаа гэж санаж амьдарч ээж та энэ ертөнцийн амьдарч байгаа хугацаагаа хамгийн үр бүтээлтэй амьдарч чадах юмаа гэж хэлж байна. Библи энэ дэлхий дээрх амьдралыг харь орон түр хугацаагаар амьдарч байгаатай дахин давтан адилтгсан байдаг. Энэ дэлхий бол бидний байнга амьдрах гэр эсвэл эцсийн хүрэх цэг биш ээ. Та энэ дэлхийд түр зочилж дайран өнгөрчл байгаа. Библиэд бидний энэ дэлхий дээр түр өнгөрөөж байгаа богино хугацааг дүрслэхт харийнхан, аянчин, гадаад хүн, харь хүн, айлчлагч болон аялагч гэх зэрэг үгсийг хэрэглэсэн байдаг. Дэвид Дуулал номын 119:19-д би энэ дэлхийд зөвхөн харь хүн билээ гэсэн ба Питер хэрв та нар Бурхныг эцэг гэж дууддаг юм бол дэлхий дээр байх хугацаагаа түр аялагч мэт амьдр гэж өгүүлсэн. 1-р Петр номын 1:17-д дахиад сонслоо. Хэрв та нар Бурхныг эцэг гэж дууддаг юм бол дэлхий дээр байх хугацаагаа түр аялагч мэт амьдр гэсэн. Миний амьдардаг Калифорни мужийн нутагт дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ажиллахаар нүүж ирдэг хэдий ч тэд өөрийн улсынхаа иргэд хിവэр байдаг. Тэд хэдийгээр Америкийн иргэн биш хэдий ч энд ажиллахыг зөвшөөрсөн бүртгэлийн карт буюу ногоон картыг бидээ авч явах ёстой байдаг. Үүнтэй адил Христ итгэгчид бидний иргэншил Деваажинд байгаа гэдгийг сануулгах сүнсний ногоон картыг бидээ авч явах хэрэгтэй. Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг энэ ертөнцийн дээрх амьдралыг үл итгэгчдээс өөрөөр харах ёстой хэмээн хэлдэг. Библиэд Филиппо номын 3:19-20-д тэд зөвхөн энэ дэлхий дээрх амьдралыг л боддог. Харин бид эзэн Есүс Христийн амьдардаг Деваажингийн оршин суугчид билээ хэмээн бичсэн байдаг. Жинхэнэ итгэгчид энэ ертөнцийн дээр хэдхэн жилийн амьдралын цаана маш урт хугацааны мөнх амьдрал хүлээж байгаа гэдгийг ойлгодог. Та мөнх оршихуйд харьяалагдах бөгөөд таны эх орон чинь Деваажин. Энэ үннийг гүйцэд ухаарсны дараа та энэ дэлхий дээр байх хугацаанд бүгдийг авъя амжуулъя гэж санаа зовхоо болно. Энэ дэлхийд яг одоо яг энд л гэж амьдрах амьдрал ба бидний эргэн тойрондох дэлхийн хүмүүсийн юмыг үнэлэх үнэлгээ юуг илүү хэмээн чухалчилж байгаа болон тэдний амьдралын хэм маяг зэргийг дуурайн амьдрах нь ямар аюултай болохыг Бурхан бидэнд маш тодорхой анхааруулсан. Бид энэ дэлхийн уруу таталгуудтай сэтгэнэх аваас түүнийг Бурхан сүнсний завхаар л гэж үздэг бөгөөд энэ тухай Библиэд Яаков номын 4:4-т та нар Бурханыг хуурч байна. Хэрв чи зөвхөн өөрийн замаар явахыг хүсч ертөнцтэй байнга сэтгэн байс. Чи Бурханы замаас салж түүнээ дайсан болно гэж бичсэн. Эх оронтой таныг дайсагнагч оронд элчин сайдаар ажилуулахаар томиллоо гэж төсөөлье. Тэгвэл та найрсаг байж үүрэгт ажлаа биелүүлэхийн тулд тэр орны хөлийг сурч ёс зан заншлыг нь судлан дагах хэрэгтэй болно. Нэгэн элчин сайд учир та өөрийгөө дайснаас тусгаарлах боломжгүй. Харин ч даалгавраа биелүүлэхийн тулд та тэдэнтэй холбоо тогтоож харилцаатай байх шаардлагатай болно. Тэгсээр та уг оронд дасан улмаар дурлах болж эх орноос таньч ойр санагдаж эхэллээ гэж бодъё. Тэгвэл таны эх орондоо өгсөн амлалт үнэнч байдал өөрчлөгдөх болно. Та элчин сайдын үүргээ биелүүлэхэ болно. Эх орноо төлөөлөхийн оронд та дайсан мэд ажиллах болж урвагч болно. Библиэд 2-р Коринт номын 5:20-д бид бол Христийг төлөөлөгч элчин сайд нар хэмээсэн. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж хэлж байна гэвэл за Бурхан биднийг таныг намайг сонгоод энэ ертөнцид байхад ингээд өөртөө итгүүлээд өөрийн хүүхэд болгож авраад тэгээд та биднийг энэ ертөнцид үлдээгээд амьдруулж байгаа шалтгаан нь та бид нар энэ ертөнцид энэ Бурханд дайсагнагч ертөнцид Бурхныг төлөөлж амьдарч байгаа хүмүүс юм аа. Өөрөөр хэлбэл бид нар Бурхныг төлөөлж энэ ертөнцид түр байж байгаа элчин сайд нар гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар энэ дэлхийн хүмүүс биш. Одоо бол бид нар энэ дэлхийн хүмүүс биш. Энэ дэлхий дээр амьдарч байгаа боловч энэ дэлхийн хүмүүс бол хүмүүсийн хувьд бол бид нар харь хүмүүс юм.
Тийм ээ? Бид нар энэ дэлхийн хүмүүсийн нэг ижлэхэн хүн нь биш. Яагад гэвэл бид нар энэ дэлхий бол бидний төрөл оршин байгаа газар. Бид нар энэ дэлхий дээр төр зуур томилтоор л ирсэн. Бидний жинхэнэ эх орон, жинхэнэ гэр, жинхэнэ бидний очих газар бол Бурхны хажууд диваажин гэдгийг бид нар зорж амьдарч байгаа хүмүүс. Энэ ертөнц бол Бурхны эсрэг байдаг. Энэ ертөнцид одоо та нар тийм ээ Есүсийг хүнд ярил энэ ертөнцийн ихэнх хүмүүс түүний чинь сонсох дурггүй, эсэргүүцдэг. Та нар одоо хардггүй энэ ертөнцийн та хүнтэй уулзаад ямар ч сэдвээр ярьж болно. Улс төр ярьж болно. Бөө мөө одоо ингээд те мэрэг төлөг, тийм мэрэгэн хүн байдаг гин шилийн сайн одоо шоронгийн хулгайч одоо юу байдаг те завхаа зайдан явдлыг ч ярина. Бүх сэдвэр хүн тантай ерөөсө чөлөөтэй ярина. Яг тэгэж явж байгаа л Есүс гэл ихэл энэ ертөнцийн хүмүүс шууд хоошоо суудаг. Ерөөс сонсмооргүй байдаг. Тэр хүмүүсийн хувьд та яг одоо шууд гадаад хэлээр яриад байгаа юм шиг тэр ертөнцийн хүмүүс хүлээж авдаг. Тийм ээ? Яагаад тийм байдаг вэ? Яагаад гэвэл бид нар Есүс бол энэ ертөнцийн хувьд харь зүйл юм. Яагаад та бид нар Есүсийг хүлээж аваад тэр хүмүүс хүлээж авахгүй? Яагаад бол Бурхны ариун сүнс надад өгөгдснөөр би Есүсийг сая Бурхан гэж таньж хүлээж авч байгаа юм. Надад анх Есүсийн тухай ярихад бол би бүр өөдөөс нь эсэргүүцээд маргаад одоо ингээд бүр түмэн юм болж ирсэн. Тэгэд би өөрөө хизээ яг яаж хүлээж авснаа сайн мэдэхгүй. Хизээч би өөрийгөө хүмүүст Есүсийг үнэн шүү гэж ярина гэж хизээч төсөөлж байгаагүй. Тийм яг л би энэ ертөнцийн хүн байсан учраас. Тийм ээ. Тэгэхээр энэ ертөнцийн хувьд та бид нар өнөөдөр харь хүмүүс юм аа. Тийм ээ. Тэгвэл энэ ертөнцийн хүний нүдээр харуул та бид нар үнэхээр харь хүн гэж харагдаж байгаа юу үгүй юу? Тийм ээ. Та бид нар яг энэ ертөнцийн хүмүүстэй одоо хүн тантай юм уу надтай уулзаад холдоод явахдаа шинэ ганцрагч нэг өөр хүн байна штэ. Шинэ балжирч нэг миний мэддэг хүмүүсээс өөр хүн байна шүү эн чинь гэж харагдаж байгаа болов уу? Тийм ээ. Бид нар ингэж харагдах ёстой. Тийм ээ. Хэрвээ бид нар үнэхээр одоо энэ Бурхныг төлөөлж энэ ертөнцид амьдарч байгаа юм бол бид нар Бурхны элчин сайд юм бол тийм ээ. Тэг хэлж ин л одоо ингээд за та одоо ингээд энэ ертөнц бол ингээд Есүс дайсгандгаа одоо Есүсийг л биш бол юу ч хүлээж авнаа. Одоо миний мэдх аюу ухаантай хүмүүсийн нэг би одоо ингээд ярьж сууж агаад ер нь миний мэдх ер нь аюу ухаантай хүн нэг. Тэгээ би ингээд ярьж агаад ингээд Бурхны тухай ярьсан чинь надад юу гэж хэлсэн бэ гэхлээр би ер нь бурхан гэхлээр итгэдэггүй юм аа. Харин харь гаригийнхан бол энэ ертөнцийн амьдралыг бий болгосон байх гэж би итгэдэг гэж хэлж байгаа байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэ одоо ингээд Бурханы тухай ойлгоцыг тэр хүний оюун санаа огт хүлээж авч чадахгүй шүү. Гэснээр харь гаригийнхан ирээд энэ дэлхийд амьдрал бий болгоцсон гэдэгт итгэнэ гэдэг бол бүр хамгийн гинэн тэнэг утгагүй юмд итгэж байгаа үстэй. Тэ? Тэгвэл тийм утгагүй юмд итгэхэд бэлэн харин Бурханд итгэхэд тэр хүний сэтгэл сүнс нь эсэргүүцдэг. Тэгэхээр та бид нар бол энэ дэлхий дээр дайсагнагч оронд элчин сайдаар ажиллаж байгаа мэт хүмүүс юм аа. Тэгээ бид нар нэгэнт одоо Бурхныг төлөөлөөд энэ Бурханд дайсагнагч энэ дэлхий дээр бид нар амьдарч байгаа юм чинь. Мэдээж одоо энэ дэлхийн энэ дэлхийн энэ ёс зан заншлыг нь судлаад яг тэрний одоо энэ ертөнцийн хэм маягаар амьдардаг. Тийм ээ? Яг л тэр одоо энэ ертөнцийн дээрээс бид нар энэ ертөнцийн хүмүүсээс бид нар өөрийгөө тусгаарлах боломжгүй. Тэр энэ ертөнцийн хүмүүстэй бид нар холбоо тогтоон харилцаатай байна. Харин нэг зүйлийг л хийж болохгүй. Тэр нь юу вэ гэхлээр би энэ ертөнцид дасан улмаар дурлах болж энэ ертөнцид миний эх орон
Диваажингаас илүү санагдаж би өөрөөр хэлбэл энэ ертөнцийн Бурханд итгэдэггүй хүний нэг болж хувирах юм бол сая би одоо эх орноосоо урвсан боллоо. Өөрөөр хэлбэл би эзэн Бурханаасаа урвсан гэсэн үг. Би Бурханыг төлөөлөхөө болсон, би энэ ертөнцийн жирийн нэг хүнтэй адилхан болцсон. Тийм ээ? Тийм учраас бид нар одоо өөрсдийгөө хэн гэдгийг байнга санах ёстой. Тийм ээ? Яагаад бид нар 7 хоног болгон сүмд очдөг. Тийм ээ? Энэ ертөнцид Бурханд итгэж амьдрахад амаргүй. 7 хоног бүр би өөрийн сүмдэр очиод итгэлийн ахын дүүстэйгээ хамт Бурханыг магтан дуулж, Бурханд хүндэтгэл үзүүлж байхдаа би ганцаараа биш. Бид олоола. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдэг тэр итгэлийн ахын дүүсээ харах цагт миний итгэл хүчтэй болдог. Ром номдэр хэлдэг. Чиний итгэлээр би босгогдож, миний итгэлээр чи хурцлагддаг гэж. Тийм ээ? Тэгэхээр бид нар ягаад энэ одоо манай энэ хавийн хүмүүс бүтэнсээ өдөр болгон зугаалаад л найрлаад л те өдөө гадаа яваад л ингээд хамаг сайхан цагаа өнгөрөөгөөл дэлгүүр яваад ягаад бид нар нэг сүмд очичихсан ингээд Бурханыг магтаад дуулдаг тийм ээ. Энэ хүртэл бидний энэ ертөнцийн хүмүүс биш. Бид нар энэ ертөнцид эзэн Бурханыг төлөөлж ажиллаж байгаа элчин сайд нар бид нар энэ ертөнцийн харьяат биш шүү гэдгээ мэдрэх нэг боломж юм а, тийм ээ? Тэгэхээр бид нар одоо Бурхан намайг энэ ертөнцид төр зуур амьдруулж байгаа. Би энэ ертөнцид Бурханыг төлөөлж амьдарч байгаа. Энэ ертөнц бол Бурханы эсрэг. Та уучлаарай одоо ингээл бид нар ер нь энэ ертөнцийн амьдрал, энэ ертөнцийн нийгэм, цаг үе хизээч зөв сайхан болохгүй. Бид нар үүнийг ерөөсөө хатуу ойлгох хэрэгтэй. 100 жилийн өмнө чинь дэлхийд дүүрэн дайн байсан. Өнөөдөр ч байж л байна. 100 жилийн ч өмнө бөөн зөрчилдөөн байсан, байж л байна. Тийм ээ? 1000 жилийн өмнө ч ийм байсан. Хүн төрлөختөн үүсээд энэ олон соёл иргэншил үүссэн 10 хэдэн мянган жилийн туршид дандаа л ийм байсан. Дандаа ийм л байх болно. Өнөөдөр одоо бид нар ингээд магадгүй дэлхийн нэг том хямралын үүдэн дээр ч ирээд зогсож ээж магадгүй. Тийм ээ? Бид нар ерөөсөө энэ ертөнцид амьдрахдаа маргааш сайхан болноо, энэ нийгэм улс орон улам гоё болноо гэж бид нар итгэж бодож амьдрах гэдэг. Яг бодит байдал дээр энэ дэлхийд хизээч тийм амар тайван одоо дайн тулаангүй, бие бинийгээ ялгуурлан гадуурхах зүйлгүй, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэггүй ийм болохгүй. Энэ бол диваажин биш. Энэ ертөнц болвол Бурханаас холдсон ундсан ертөнц. Тэгэхээр энэ ертөнц дээрх энэ өнөөдрийн дайн тулаан маргаан зөрчилдөөн айдас хүйдэс бол дандаа л байна. Энэ бол ерөөсөө энэ ертөнцийн хэм маяг. Бид нар энэ ертөнцөөс эдгээр зүйлсийг олж харахлаараа дагаж хямраад энэ одоо энэ Бурхан хаа байна, энэ дэлхий чи айгүй муухай байна, бөөн дайн болоод бөөн зөрчил үүсээд айгүй хэцүү байна, амьдрахад хэцүү боллоо, Бурхан хаа байна гэж бид нар дуудах хэрэггүй. Яагаад гэвэл Бурханы байгаа газар бол бидний эх орн, бидний очих цэг. Бид нар энэ төр зуур энэ дэлхий дээгүүр дамжиж яваа. Энэ дэлхийн байгаа байдал нь ерөөсөө л ийм. Энэ зөв шударга ёс ялна, тийм ээ? Ерөөсөө ийм энэ ертөнцөөс амар тайвныг, зөв шударгыг, тэгээд үнэн ялахыг энэ ертөнцөөс бид нар хүлээгээд нэмэргүй. Энэ тохиолдохгүй. Тийм ээ? Тэгэхээр үүнийг бид нар хатуу санах хэрэгтэй юм. Энэ ертөнцийг хараад бид нар одоо ингээд болохгүй байгаа зүйлсийг харахлаараа Бурхан яагаад ийм зөвшөөрч байгаа, Бурхан яагаад ингэж байгаа гэж бид нар их олон хүмүүс хэлдэг. Уучлаарай. Бурханы байгаа газар төгс төгөлдөр бүх зүйлс нь зөв, сайн, шударга, гэрэлтэй, гэгээтэй тэр газрыг л диваажин гэж нэрлэдэг. Тэр газарт бид нар очих гэж байгаа хүмүүс, бид нар тэр газар бидний орон гэр. Энэ дэлхий бол тэр газар биш. Энэ дэлхийд нүгэл ноёрхсон, хүмүүсийн мунхаглал ноёрхсон
Хүний махан биений хүсэл тачаал ялдаг газар. Тийм учраас энэ дэлхийгээс бид нар зөвийг, сайныг олвол бид нар бурхан талархна уу гэхээс биш, энэ дэлхий тэр зөв сайн болоод хамаг юм нь ялаад одоо сайн цагаан зүйлс ялна гэж бид нар итгэж найдаж хүлээх хэрэггүй. Энэ дэлхий шудраг бус байна. Энэ дэлхий дээр буруу муухай зүйл олонтоо тохиолдно. Энэ дэлхий дээр зөв сайнаас илүү буруу муухай нь олонтоо ялах болно. Тэг үнийг бид нар хүлээж авч зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Би номоо гаргахгүй яваад байгаа юм шүү дээ. Дэлгэцээ. Одоо та нар текст харж байна одоо. Одоо гараад ирлээ. Одоо харж байна. Дэлгэцээ гаргахгүй өстэй нэрээ. За. Би ямар дэлгэцээ гаргачаал та нарыг уншиж байгаа гэж бодоод яриа л яваад байсан байхгүй. За. За Библиэд 2-р Коринт номын 5-ын 20-д бид бол Христийг төлөөлөгч элчин сайд нар хэмээсэн. Гунигтай нь олон Христэд итгэгч өөрсдийн хаан болон хаанчлалаас урвсан. Тэд өөрсдөө нэгэнт энэ дэлхий дээр амьдарч байгаа тул энэ нь тэдний гэр химэн мунхгаар эндүрцгээдэг. Энэ ертөнц бидний гэр бишээ. Библиэд энэ тухай маш тодорхойгоор 1-р Петр номын 2:11-д найз нар минь энэ ертөнц чиний орон гэр чинь бишээ. Тиймээс энд бүү тухлаарай. Өөрийн хүсэл шунлаар сүнсээ бүх хөнөөгөөрөө химэн бичсэн байдаг. Бурхан биднийг тойрон хүрээлсэн юмс төр зуурынх тул хитрхи ихээр бүү авт химэн 1-р Коринт номын 7:31-д энэ ертөнцийн зүйлстэй байнга харилцахдаа тэдэнд автан шунахгүйгээр зөвхөн сайнаар л хэрэглээрэй. Учир нь энэ ертөнц түүн дээрх зүйлс өнгөрөн одно хэмээн анхааруулж байна. Саяны ишлээ дахиад сонстоо 1-р Коринт номын 7:31. Энэ ертөнцийн зүйлстэй байнга харилцахдаа тэдэнд автан шунахгүйгээр зөвхөн сайнаар л хэрэглээрэй. Учир нь энэ ертөнц түүн дээрх зүйлс өнгөрөн одно гэсэн. Өнгөрсөн зуунуудтай харьцуулбал барууны ертөнцийн амьдрал маш хөнгөн болжээ. Биднийг байнгын зугаа цэнгэн таашаал бүхэл үйлчилгээ хүрээлж байна. Эдгээр нь анхаарал татсан гайхалтай зүйлс ховсдох мэт мэдээллийн сүлжээ зугаатай цэнгэнд үйл явдлууд дотор бид зөвхөн аз жаргалал хөөцөлдөж амьдрах ёсгүй гэдгийг амархан мартдаг. Тэ? Хүндрэлтний амьдрал 100 жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй амархан болсон, тийм ээ? Бид нар их олуулаа болсон. Бурхан бид нар зөвшөөрсөн учраас соёл иргэншлийн хувьд бид нар олон их хөгжсөн, хүний амьдрал харьцангуй амар хялбар болсон. Явж бид нар арай гэж 100 жилийн дараагаар одоо ингээд хоол цадтлаа иддэг болсон. Бид нар 100 жилийн өмнө зөвхөн хоолыг цадтлаа идэх биш, зүгээр л өл дарах хэмжээнд л хэрэгэлдэг байсан, тийм ээ? Одоо ингээд Монгол ардын үгийг харал та, тий? Цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна. Ерөөсөө цаддаггүй байсан байхгүй. Үе нэг цадна, үхэр алхаар нэг цадна. Бусд үед нь байхгүй шүү дээ. Зүгээр л ороо болгон бид нар хүүхэд байхад нэг аяг гурилтай хоол идэнэ. Тэр бол зүгээр өлсгөөл болж байгаа юм. Цадж байгаа биш. Хоол молоо нэмж идэнэ, те. Эдгэрс ойлгож байхгүй шүү. Тэр хоол нэмж идээд цадтлаа идэнэ гэдэг бол цагаан сараар эсвэл үхэр алхтал тохиолддог. Тэ? Бид нар хүндрэлтэн тэгжэл амьдарч ирсэн. Харин ч монголчууд бол дандаа мах идчихсэн, тэ. Одоо ингээд сайхан би нэг солонгос кино үзчихсэн чи ингээд хөөх энэ хүн өөрийгөө өдөрт 2 удаа махтай хоол иддэг гэж яриад байж тээ гэд гайхаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр хүндрэлт ингэж явж ирсэн. Өнөөдөр соёл иргэншил хөгжөөд одоо ингээд бурхны ивэлээр сүүлийн одоо хэдэн 10 жил ингээд дайн тулаангүй байгаад бид нар ингээд айгүй амар тайван амьдралаар амьдарч явж байгаа. Хүмүүс цатгалан тэ бид нар одоо хоолыг бол ер нь ингээд хэтрүүлж идсээр байгаа цөмөрөө нэлээд одоо жинтэж болцоож байна. Тийм ээ. Социализм дуусахад манай Монгол тарган хүн гэж бараг байгаагүй шүү дээ.
Тийм ээ. Зүгээр л нэг төмөрөөл нэг сайхан туранхай бор хүмүүс л байцгаасан шүү дээ. Тэгээ тэр үеийн бүдүүн тэр эдэргээд нэрлэлсэн хүн нь бол өнөөдрийн хэмжүүрээр туранхай хүн шүү дээ. Тэр цагтаа л нэг хөрхий нөгөө үлдсэн туранхай эдтэйгээ харьцуулахад л арай жоохон махлагдвал байсан байх. Тийм амар тарган хүн гэж ерөөсөө байгааг. Өнөөдөр бол бид нар бол бас л амар тарган болцгоосон шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хоол хүнс амьдрах нөхцөл сайжирсан төдийгүй үүнийг дагаад бидний анхаарлыг сарниулсан, биднийг гижигдсэн, биднийг зугаа цэнгэнд уриалсан зүйлсүүдээр дэлхий дүүрсэн. Тэгэхээр энэ дотор бид нар энэ дэлхийн энэ хэм маягт автаад ирэхэд бид нар ерөөсөө яг энэ дэлхийн хүмүүс би энэ дэлхий дээр жаргах гэж л амьдарч байгаа гэдэг хандлага руу маш амархан халдварч ордгоо гэж хэлж байна. Тэгэхээр бид нар энийг дандаа санаж явах хэрэгтэй. Нэгдүгürt бид нар нэг үннийг энэ дэлхий дээрх амьдрал энэ дэлхийн хэм маяг хизээж зөв шудраг төгс төгөлдөр болохгүй. Энэ дандаа асуудал байна. Дандаа шудраг бус зүйл байна. Дандаа хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхдэг. Тийм ээ? Үнэн биш худлаа ялах явдал энэ дэлхийд дүүрэн байгаа. Тийм ээ? Дандаа ийм байх болно. Тийм учраас бидний энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал дандаа асуудлуудаар дүүрэн байх болно. Бид нар ерөөсөө тэгэж нэг амар тайван нэг гоё амар сайхандаа жаргана гэж энэ ертөнцийн амьдралаас хүлээлтэхгүй. Тийм ээ? Бидний амар сайхандаа жаргах газар бол Бурхны хажууд. Тийм ээ? Тэгэхээр бид нар энэ ертөнцөөс тэр аз жаргалыг л хөөцөлдөөд яаж л хүнээс илүү жаргаадахыг да гэж амьдрах гэж хандах ийм хандлага руу бид нар уруу татагдаж орж болохгүй шүү гэж. Хэрвээ бид амьдрал бол сорилт, хариуцлага, бас түр зүрийн томилгоо гэдгийг өөрсөддөө сануулж гимээр эдгээр сэтгэл татам зүйлсийн дөнгөнд орохгүй байх билээ. Бид энэ амьдралаас хамаагүй илүү агуу зүйлд бэлтгэж байгаа бөгөөд энэ тухайд Библиэд 2 дугаар Коринт номын 4:18-д бидний одоо харж буй зүйлс өнөөдөр энд байвч маргааш үгүй болно. Харин бидний одоо харж чадахгүй байгаа зүйлс бол мөнх билээ гэж бичсэн аж. Энэ дэлхий үнэндээ бидний орон гэр биш учраа Есүсийн дагалдагчид болох бид энэ дэлхийд хэцүүг туулж, шаналж, гадуурхагдж байдаг. Бид гэртээ байгаа биш учраас Бурхны зарим амлалтууд биелэхгүй байгаа мэт. Зарим залбирлын хариуг өгөгдөхгүй байгаа мэт. Мөн зарим зүйлс үнэхээр шудраг бус мэт байдаг. Гэхдээ энэ бол бүх зүйлсийн төгсгөл биш ээ. Биднийг энэ дэлхийд хэтэрхий дасаж хамааралтай болохоос сэргийлж Бурхан бидэнд энэ амьдралд сэтгэл дундуур урамгүй байхыг зөвшөөрдөг ажээ. Бидний сэтгэлийн олон хүслүүд энэ ертөнцийн хизээж биелэгдэхгүй. Бид угаасаа энэ ертөнцид бүрэн төгс аз жаргалтай байх ёсгүй учраас бид дүүрэн баяр хөөртэй байдаггүй. Дэлхий бол бидний үрд амьдрах гэр орон биш бөгөөд бид энэ дэлхийгээс хавгүй илүү оршихуйд байхаар бүтээгдсэн билээ. Загас усанд амьдрахаар бүтээгдсэн болохоор хуурай газар дээр хизээж баяртай амьдрч чадахгүй. Бүрэгдийг нисхийг нь хориглуул тэрээр хизээж сэтгэл хангалуун байхгүй. Илүү гайхамшигтай оршихуйд зориулагдсан тул та энэ дэлхий дээр хизээж дүүрэн аз жаргалтай байж чадахгүй. Танд энэ дэлхийн амьдралд аз жаргалтай мөчөөд байх хэдий ч тэдгээр нь Бурхны танд бэлдсэн бүхний дэргэд юу ч биш юм аа. Тийм ээ? Загас усанд байхаар бүтээгдсэн. Та хүмүүс та бид нар диваажинд Бурхантай хамт байхаар бүтээгдсэн. Тийм учраас энэ дэлхийд амьдарч байгаа амьдрал болвол хизээж амар тайван байхгүй. Хүний сэтгэл зүйн хийсэн судалгаа байдаг. Хүний сэтгэл хизээж одоо бүх хүний сэтгэл дандаа тодорхой хэмжээнд сэтгэл дундуур амьдардаг гинэ. Хүний сэтгэл хизээж ингэж бүрэн гүйцэд дүүрдэггүй гэсэн үг, тийм ээ? Хүний сэтгэл дандаа тодорхой хэмжээнд сэтгэл дундуур байдаг. Тэгээ бид нар энэ ертөнцийн хэлэхдээ чи дандаа аз жаргалтай байх ёстой гэдэг учраас би өөрийнхөө сэтгэл дундуур байгааг хараад надад буруутай мэдрэмж төрдөг, тийм. Би яасан муухай хүн бэ? Юундаа ингэ сэтгэл дундуур байгаа доо? Юундаа баярлахгүй байгаа? Би олигтой баярлж чадахгүй байна гэж бид нар өөрсдөө шүүдэг. Гэтэл угаасаа
Бурхан биднийг энэ ертөнцид дасан зохицож, энээс хамааралтай болохоос сэргийлж, Бурхан биднийг сэтгэл дундуур урамгүй байхыг зөвшөөрдөг гэж. Би нэг жоохон хүүхэд байхдаа ингээл дэлхийн 20 дугаар дайны тухай ингээл ном уншижсэн. Тэгэл нөгөө нэг Ленинградын бүслэлт болцсон. Тэгээд нөгөө нэг тэр одоо хажуудлынх нь нуур юу илээ? Тэр нуурын дээгүр мөсөн дээгүр одоо ингээл нөгөө нэг Ленинград руу Оросын бусад хэсгээс ингээд нөгөө хоол хүнс одоо ингээл цэрэг зэвсэг зөөдөг байхгүй машинууд. Тэгээд нөгөө жолооч нар нь өдөр шөнөгүй давхина. Тэгээд нөгөө нэг жолоочийн кабинд ороод суусан чинь тэр жолооч ингээд кабинда ингээд баахан ингээд цэргийн тогоо могоо зүүцэн байна гинэ. Тэгэл явхлаар нөгөөдөл нь хоолндоо харшилтаал түр тар гэл бүрээс гачин дуу чимээтэй унд явна гинэ машинда. Тэгээ чи яагаад ингэж байгаа гэсэн чи унтахгүй байх гэж гээд. Өөрөөр хэлбэл тэр хүн зориуд тэгж хажуудаа тачилсан тухгүй байдал үүсгэж өөрийгөө машин барьж явахдаа унтахгүй нойроо сэргийг байлгах гэж. Тийм ээ? Тэгэхээр яг үүн шиг Бурхан биднийг энэ ертөнцид дасаад, энэ ертөнцид дурлаад, энэ ертөнцөөс зуурхаас хүсдэггүй учраас та бидний энэ ертөнцид дээрх амьдрал хизээж та бидний өнөөдрийн хүсэж байгаа мөрөөдөж байгаа шиг тав тухтай нэг гой баян дарган цадгалан болоод хамаг ажилчин бүтээд тийм ээ бүх мөрөөдөл чинь биелээд ийм амьдрал танд энэ дэлхий дээр өгөгдөхгүй шүү гэж хэлж байна. Бодит байдал дээр ерөөсөө байдаггүй тийм ээ. Тэгэхээр бид нар илүү гайхамшигтай оршихуйд зориулагдсан тул та энэ дэлхий дээр хизээж дүүрэн аз жаргалтай байхгүй. Танд энэ дэлхийн амьдралд аз жаргалтай мөчүүд байх хэдий ч тэдгээр нь Бурхны танд бэлдсэн бүхний дэргэд юу ч биш юм аа. Бидний энэ дэлхий дээрх амьдрал бол түр зуурын томлолт гэдгийг ухаарах үед урд нь үн цэнтэй санагддаг байсан зүйлс үндсээрээ өөрчлөгдөнө. Түр зуурын бус харин мөнхийн ач холбогдлыг нь харж байж бид шийдвэр гаргах ёстой юм аа. C.S. Lewis-ийн хэлснээр мөнхийн биш зүйлс мөнх оршихуйд ямар ч үн цэнгүй байдаг гэжээ. Мөн Библиэд 2 дугаар Коринт номын 4:18 бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсээр хараагаа төвлөрүүлнэ. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх харин үл үзэгдэх юмс бол мөнхийнх билээ гэсэн. Тийм ээ? Бид нар одоо өмнөх хичээлүүдээр ч ихсэн ярьсан. Та биднэрт амьдралаа одоо ингээд надад өгөгдсөн амьдралыг би яг бүрэн дүүрэн амьдрах боломж байгаа. Бас зүгээр л өрн таран хийх боломж байгаа. Тийм ээ? За одоо ингээд би өмнө ярьсан шүү дээ. Одоо ингээд та хүүхдээ сургуульд оруулчихад танай хүүхэд тэр сургуульд сурж байгаа боломжийг ашиглаад бүх эрдэм номыг сураад бүх тэр чадваруудыг эзэмшээд тийм ээ? Үнэхээр эрдэм мэдлэг чадвартай хүн болох боломж байгаа. Бас түүнийг ингээд одоо компьютер тоглоод уцаа шагаагаад цаг хугацааг ингээд дими 6 цэнгэлээр өнгөрөөгөөд энэ сургуульд сурах 12 жилийг зүгээр хоосон үрэх боломж байгаа. Тэгвэл яг түүнтэй ижилхэн танд өнөөдөр надад өгсөн амьдралыг би үнэхээр яг тэр үр жимстэй бүрэн дүүрэн амьдрах боломж байгаа. Би бас дими хоосон 6 цэнгэнд хоосон үрээд өнгөрөх боломж байгаа. Тэгэхээр та бид нар өнөөдрийн ертөнцид амьдрахдаа юуг хамгийн чухал, юуг чухал биш гэж үзэх вэ гэвэл хэлж байна. Мөнхийн биш зүйлс мөнх оршихуйд ямар ч үн цэнгүй байдаг гэжээ. Та бидний энэ ертөнцид хийж байгаа юу мөнхийнх вэ? Та бидний босгож байгаа эд хөрөнгө мөнхийнх үү? Та бидний энэ ертөнцид олж байгаа нэр алдар мөнхийнх үү? Харин та бидний өөртөө босгож байгаа, бүрэлдүүлж байгаа зан чанар, Бурхантай харилцах харилцаа, тийм ээ? Бидний хувь хүний хувьд хэн болж байгаа маань мөнхийнх юм аа. Тийм ээ? Үүнийг би аваад Бурханы өмнө очдог. Би хувь хүний мөн төрхөө бариад би Бурханы өмнө очдог. Би Бурхантай харилцсан харилцаагаа аваад Бурханы өмнө очдог. Та өнөөдөр энэ дэлхийд Бурханы ажлыг хийж байгаа бол та нэг ч гэсэн хүнд Бурханыг мэдүүлж байгаа бол
та өөрийн амьдралаар хүмүүсийн өмнө Бурхныг гэрчилж байгаа бол тэндээс гарах үр жимс бол харин мөнхийн үр дагавартай юм а. Миний энэ дэлхийд өнөөдөр эд хөрөнгөнд зарцуулж байгаа цаг амьдрал бол яг миний хүүхэд утсан дээр тоглоод компьютер дээр тоглоод энэ 10 жилийн сургууль сурах цагийг хоосон өнгөрөөж байгаатай адилхан өнгөрөөж байгаа зүйл юм а. Тийм учраас та бид нар өнөөдөр итгэгчийн амьдралаа харахтаа үүнийг хийх нь энэ зугаа цэнгэн нь энэ одоо өнөөдрийн энэ таашаал нь мөнхийн үр дагавартай юу үгүй юу? Би хүмүүсийн өмнө эзнийг гэрчлэх нь мөнхийн үр дагавартай. Өнөөдөр би энэ дэлхийд дээр хүмүүстэй босгож байгаа харилцаагаар дамжуулаад би Бурхныг тэр хүмүүст гэрчилж байгаа бол энэ бол мөнхийн үр дагавартай. А миний өөртөө зориулж байгаа, миний нэр хүнд хөөцөлдөж байгаа, миний эд хөрөнгө хөөцөлдөж байгаа, хүмүүсийн өмнө гайхуулах гэж байгаа зүйлс бүгдээрээ дими хоосон зүйлс. Өнөөдөр байгаа мэт боловч байхгүй мэт. Тийм ээ? Би одоо өмнөх хичээл дээр ярьсан шүү дээ. Бид нар өөрсдийнхөө амжилт ололтыг маш их хардгаа. Гэхдээ яг үнэндээ Бурхны нүдэнд бид нар ямар харагддаг вэ гэвэл далайн эргийн эрэг дээр элсээр байшин бариад тоглож байгаа хүүхдүүд адил юм аа. Тийм ээ? Одоо Elon Musk-ийн энэ дэлхий дээр босгосон одоо хамгийн баян хүн байна. Энэ хүний бизнес ч гэсэн Бурхны нүдэнд бол далайн эргийн элсэн дээр элсээр байшин бариад тоглож байгаа хүүхдийн даниил бүтээл юм. Цаг хугацааны далайн урсгал ирээд явхад тэндээс юу ч үлдэхгүй. Тэр бүтээн босгосон зүйлс нэг өдөр байхгүй болно. Чингис хаан байсан. Агуу том эзэнт гүрэн байгуулсан. Цаг хугацааны далайн урсгал ирээд дайраад өнгөрөхөд өнөөдөр үртэс төдий зүйлс л үлдэж байна. Тийм ээ. Тэгэхээр эдгээр зүйлс болвол төр зуурын юм. Бид нар энэ дэлхий дээр мөнхийн үр дагавартай зүйлсүүдийг хийхтэл амьдралаа зориулах ёстой юм а. Та бидний зан төрх хувь хүний хувьд хэн болж бүрэлдэж байгаа маань. Та бид нар өнөөдөр Бурханд хэр үйлчилж байгаа маань. Бид нар өнөөдөр хэр зэрэг Бурхныг төлөөлсөн элчин сайд болж амьдарч байгаа маань. Тантай надтай уулзаад төр харьцаад зөрөөд өнгөрсөн хүн ч гэсэн эргэж хараад энэ ганзүрэг, энэ балжаа, энэ шагаа, энэ сэли миний мэддэг хүмүүсээс арай өөр хүн байна. Энэ хүн чинь Кристиан хүн юм байна шүү дээ. Кристиан хүмүүс бусдыг сонсдог, энэрдэг, шүүдэггүй, зөөлөн сэтгэлтэй. Тэр ариун сүнсний 9 үр жимс байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ бол тань дотор ариун сүнс байгаа бол тэдгээр 9 зан төрх бол танаас аяндаа ургаж гарах зан төрхийг өгүүлж байгаа маа. Тийм ээ? Урд талд нь ариун сүнсний 9 үр жимсийн өмнө махан биений үр жимсийг хэлсэн ба. Утга учиргүй, наргаан, архитан, согтуурах, бие биенээ шүүх. Тийм ээ? Эдгээр бол махан биений үр жимс. Ариун сүнсний үр жимс бол тэр 9 үр жимс юм аа. Тэгэхээр та бид нар хувь хүний хувьд тэр ариун сүнсний 9 үр жимсийг бид нар өөрсдөөсөө гэрэлтүүлж байвал та бидний Бурханд үйлчилж, Бурхныг гэрчилж байгаа хамгийн том гэрчлэл тэр юм аа. Таны амьдралд зориулсан Бурхны зорилго нь энэ ертөнцийн тодорхойлсны дагуу эд материалаар баян баах эсвэл нэр алдартай болох явдал гэж үзвэл энэ нь үнэхээр аюултай алдаа болно. Библиэд амласан бэлхэн амьдрал гэдэг нь эд материалаар баян байхыг хэлж байгаа биш бөгөөд Бурханд итгэмжит байвал хувийн карьертай эсвэл Бурханд үйлчлэх үйлчлэлдээ заавал амжилт олно гэсэн үг биш ээ. Цаг зуурын титэмдэр бүү төвлөрөхтөн. За энэ хэсэгтэр одоо Кристианууд бол маш олон болж хуваагддаг. За маш олон хүмүүс Бурхан чамайг бэлхэн дүүрэн амьдралтай байхыг өгсөн гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ гэвэл энэ ертөнцийн хэмжүүрээр нэр алдартай, эд баялагтай энэ ертөнцид чиний хүсэл биелж амьдрах амьдралыг л Бурхан амласан гэж хэлдэг. Одоо Joel Osteen гэдэг одоо пастор байна. Тэр хүн бол одоо стадион дүр хүн цуглуулчаад Бурхан чамайг аль хэдийнэ ингээд бэлхэн дүр ивэс чи зүгээр гараа сунгаал ав. Тийм ээ? Ингэж тунхагладаг. Энийг одоо ингээд эд баялагийг
тунхагласан энэ ертөнцийн сайхан гэдэг зүйлсийг Бурхан чамд өгөх гэж хүсэж байгаа бэлдсэн үүнийг ав гэж тунхаглаж байгаа энэ цэг дээр одоо Кристчний маш олон зөв буруу урсгалууд бий болсон. Тэгвэл бид нар одоо хэлж шүү дээ. Та бидний энэ ертөнц бидний орон гэр биш ээ. Энэ ертөнцид таны амьдрал зориулсан Бурханы зорилго нь энэ ертөнцийн тодорхойлсны дагуу эд материалаар баян байх. Эсвэл нэр алдартай болох явдал гэж үзвэл энэ нь үнэхээр аюултай алдаа болно шүү. Мэдээж Бурхан биднийг эд хөрөнгөтэй, эрүүл саруул, ажил төрөл бүтэлтэй байхыг хүсдэг. Гэхдээ Бурхан хизээч энийг бидний амьдралын гол зорилго болохыг л Бурхан зөвшөөрдөг. Хэрвээ та үнийг өөрийн амьдралын гол зорилго болгож харж байвал энэ бүгд зүйл танд өгөгдөхгүй шүү. Тэ бэ? Библиэд амласан бэлхэн амьдрал гэдэг нь эд материалаар баян байхыг хэлж байгаа биш бөгөөд Бурханд итгэмжит байвал хувийн карьерт эсвэл Бурханд үйлчлэх үйлчлэлдээ заавал амжилт олно гэсэн үг биш. Өнөөдөр маш олон хүмүүс Бурханд итгэмжит байхыг хичээгээд ингэснээрээ Бурхан намайг ивээгээд миний ажлыг бүтээж өгнө, намайг надад гой юм өгнө гэж бодож Бурханд очдог. Энэ бол Бурханд хандж байгаа жинхэнэ хандлага биш. Энэ бол зүгээр л Бурханыг ашиглах гэж, өөртөө ашиглах гэж оролдож байгаа л оролдох төдий юм аа. Тэгээ ийм зүйлс бүтэхгүй шүү. Энэ ийм зүйлсийг тунхаглаж байгаа одоо урсгал байх юм бол энэ бол хамгийн буруу урсгалаа. Ийм зүйл рүү орж болохгүй. Бид нар Бурхан хинбэ? Би хинбэ? Энэ ертөнцийн амьдрал юу вэ гэдгийг дээр бид нар хамгийн зөв цэг дээр очиж харах хэрэгтэй юм аа. Тийм ээ. Энэ ертөнцийн амьдрал бидний жинхэнэ амьдрал биш. Энэ ертөнцийн амьдрал бол бидний түр зургийн амьдрал. Энэ ертөнцид бид нар түр зур томилолтоор амьдарч байгаа. Хэрв одоо Бурханд итгэмжтэй байхлаар л энэ дэлхийн одоо хамгийн баян болдсон бол ер нь бид нар Библиэлд маш олон түүх байгаа. Тэрний дотроос Йосефийг дандаа барьж авдаг. Яагаад гэвэл Йосеф бус итгэлийн бааtruутай харьцуулбал энэ дэлхийн баялагаар шагнагдсан хүн учраас бид нар бүгдээрээ Йосеф шиг болохыг хүсдэг. Тэгвэл одоо энэ дээр хэлж чинь Пол Бурханд маш итгэмжит байсан ч сүулт нь шоронд орсон. Йохан Баптист итгэмжит байсан ч цаазаар ахуулсан. Сая итгэмжит хүмүүс итгэлийнхээ төлөө алагдаж бүх зүйлээ алдаж амьдралынхаа төгсгөлд юу чгүй байцгаасан. Гэвч энэ амьдралаас явах үхэл бол төгсгөл биш ээ. Бурханы нүдээр итгэлийн хамгийн агуу бааtruуд нь энэ амьдралдаа эд баялаг, амжилт, эрх мэдэлд хүрсэн хүмүүс биш бөгөөд харин энэ дэлхийн амьдралыг түр зургийн томилгоо хэмээн үзэж итгэмжтэйгээр үйлчилж мөнхийн оршихуйд амлагдсан шагналаа хүлээж буй хүмүүс юм аа. Библиэд Бурханы алдрын танхимын тухай Еврей номын 11-ийн 13, 16-ад эдгээр бүх хүмүүс одоо тэр Еврей номын 11-р бүлэгт хүртэл Бурханд итгэмжтэй байсан итгэлийн бааtruудыг нэг нэгээр нь дурдж ярьдаг. Тэгээд цаашаа хэлж байна. Эдгээр бүх агуу хүмүүс итгэл дотроо нас барсан. Бурханы өөрийн хүмүүстэй амласан зүйлүүдийг аваагүйч амлалтууд нь ирээдүйд ирнэ хэмээн харж баяр хөөртэй байсан. Тэд өөрсдөө энэ дэлхийд түр эргчд болоод харь хүмүүс хэмээн илүү гайхамшигтай Деважингийн орныг хүлээж байсан. Тиймээс тэрээр өөрийгөө тэдний бурхан хэмээн дуудуулахаас ичилгүй. Харин тэдэнд зориулж мөнхийн хот байгуулсан юм гэж бичсэн байдаг. Яг үнэндээ Яаков, Авраам гэгчлэн цөөхөн тооны хүмүүс л одоо яг энэ ертөнцид Бурхантай итгэмжит байгаад баян, тарган, сатгалан, хүчрхэг амьдралаар амьдарсан. Бусд сая хүмүүс Бурханд итгэсэн чиг энэ ертөнцийн тэр хэмжүүрээр бол тэр сайн сайхан амьдралаар амьдраагүй. Зөвхөн Есүсийг л харал та. Тийм ээ? Есүс 33 жил энэ дэлхийд амьдарсан. Тийм ээ? Есүс одоо шинэ гэрээн дээр хэлдэг. Надад үнгэнд орох орон
одоо нүх байгаа. Надад орох орон байхгүй. Тийм ээ? Хэрэг Бурхны хувьд энэ дэлхийн амжилт нь чухал байсан бол Есүс тэр агуу амжилтыг өгөх байсан шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бид нар сая итгэгч хүмүүс Бурханд итгээд Бурхны өмнө итгэмжит байгаад олон хүн нь эмгэнэлтэй амьдралаар амьдарч дуусчихсан, энэ ертөнцөөс явсан. Тийм ээ? Тэгвэл энэ нь яагаад үнийг Бурхан зөвшөөрд юм бэ гэвэл энэ ертөнцийн амьдрал бидний жинхэнэ амьдрал биш. Тийм ээ? Энэ ертөнцөөс бид нар яваад Бурхны хажууд очих бидний жинхэнэ шагнал биднийг тэнд хүлээж байгаа. Тийм ээ? Баптизм хүртээгч би өмнөх хичээлдэр ярьж байсан. Бурхан энэ ертөнцийн бүх итгэгч хүмүүсийг хараад хэлэхдээ ихээс төрөсдийн дотор баптизм хүртээгч Иохан шиг нэгэн байгаагүй. Тийм итгэмжтэй хүн байсан гэж хэлсэн. Иохан яасан? 30 наснда цаазаар ахуулсан. Гэр орон гэж байгаагүй, эхнэр хүүхэд гэж байгаагүй. Царцаад өвхөргээр хоололдог гэж бичсэн. Тийм ээ? Тэр хүнд энэ ертөнцийн баялаг, энэ ертөнцийн шагнал өгдөг. Тэгэхдээ Бурханы өмнө хамгийн итгэмжит байсан хүн шүү дээ. Тэгэхээр бид нар Бурханд итгэмжтэй байж байгаад Бурханаар ажиллаа бүтээлэх чинь Бурханаас сайн сайхан зүйлсийг, энэ ертөнцийн сайн сайхан зүйлсийг авна гэж хүлээх хэрэггүй. Хэрвээ бид нар энэ үднээс Бурханд ойртох юм бол хамгийн буруу болно. Тийм ээ? Тэгэхээр энэ хичээлдэр хэлж шít. Уучлаарай. Чиний энэ ертөнц дээрх амьдрал бол Бурханы чамд өгсөн түр зуурын томилолт юм шүү гэж. Энэ дэлхий дээр өнгөрөөж байгаа хугацаа таны амьдралын бүх түүх биш юм аа. Та Диваажинд очиход амьдралын тань дараагийн бүлгүүд эхэлнэ. Энэ итгэлээр дэлхий дээр харь хүн шиг амьдрах хэрэгтэй. Тэтгэвртэй гарч буй сайн мэдээ түгээгч пастор эх орондоо эргэж ирэхдээ Америкийн ерөнхийлөгчтэй нэг усан онгоцонд хамт суун ирсэн тухай нэгэн түүх бий. Алга ташсан хүмүүс цуглаж, армийн найрал хөгжим тоглон, улаан хивс дэвсэж, туг далбаа намран, хэвлэлийнхэн ерөнхийлөгчийг эх орондоо тавтаа морилгыг өрж байхад нөгөө чөлөөндөө гарсан илгээлтийн эзнийг хинч тоосонгүй. Тийм ээ? Яг нэг онгоцоор ирсэн чинь Америкийн ерөнхийлөгч ингээ бөөн сүр жавхлантаагаар угтаж яваад тэгээд нөгөө Бурханд үйлчилдэг. Тэ ингээд насаараа одоо Бурханд үйлчлээд Бурханы зарц тийм ээ? Ингээд бүх насаа Бурханд зориулсан хүн буусан ч хинч тэрийг тоогоогүй. Тэгээд тэр хүн өөрийгөө өрөвдөж бухимдсан да тэрээр Бурханд гомдлож эхлэхэд нь Бурхан түүнд зөөлнөр "Хүүмэн чи өөрийн гэртээ хараахан ирээгүй байна шүү дээ" хэмээн сануулжээ. Та Диваажинд очиод 2 секунд ч бололгүй. Би түр зуурын юмсыг яагаад тэгтлээ чухалчилдаг байв да. Би юугаа бодож байсан юм бэ? Үрдийн бус зүйлд яагаад хамаг цаг, эрч хүч, авиас чадвараа үрвээ хэмээн гайхшран дуу алдах болно. Амьдрал хүнд хэцүү болж та эргэлзээгээр дүүрч Христийн төлөө ингэн амьдрах хэрэг байна уу хэмээн гайхшрах үедээ та гэртээ хараахан хараагүй байгаа гэдгийг санаарай. Үхэл ирэх цагт та гэрээсээ явах бус харин гэртээ харих болно. Амен. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Бодох сэдв энэ дэлхий бол миний гэр бишээ. Санах ишлэл 2 дугаар Коринт 4:18. Бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурын, харин үл үзэгдэх юмс бол мөнхийх билээ гэж. Өөртөө тавих асуулт энэ дэлхий дээрх амьдрал бол түр зуурын томилолт гэдгийг мэдснээр би өнөөдрийн амьдрах уугаа яаж өөрчлөх вэ гэж. За баярлалаа. Тэгээд одоо